За сайн байцгаана уу? Энэ өдрийн амар амгалан ирье. За өнөөдрийн сэдэв бол насны хоол тэжээлийн доройтлын тухай сэдэв орно. За хичээл маань доройтол гэж юу юм бэ? Насанд тохиолдох тэжээлийн доройтлын шалтгаан эмнэлзүй, тэжээлийг хэрхэн нөхөх вэ? Эмчилгээний төрлүүдийг бол энэ хичээлээр орно. За насжил бол хоол тэжээлийн хэрэгцээнд хамгийн их өөрчлөлтийг авчирдаг үйл явц юм. За хоол тэжээлийн хэрэглээг аажмаар доройт ууснаар дотоод чадамж буурч, бие махбодын болон мэдрэл сэтгцийн доройтол хүргэж, насны амьдралын чанарыг тодорхойлдог хүчин зүйлийг ам шинжийг тэжээлийн доройтол гэж нэрлэдэг. За тэжээлийн доройтол настай хүн тэжээлийн доройтолд орсноор халдвар төртөмтгий болно, цооролтын шархлаа үүснэ, эмнэлэгт хэвтэх хугацаа уртсан, эмнэлэгт дахин давтан хэвтэх нь нэмэгдэнэ. За өрх сумын эмч нарыг гэрээр дахин дуудаж үзүүлэх шалтгаан нь нэмэгдэнэ. За цочмог өвцсний дараа эдгэрэх хугацаа нь уртсан, ясны хугаралд өртөх зэрэг сөрөг нөлөөтэй байдаг учраас тэжээлийн доройтлыг настай хүмүүст эрт илрүүлж, тэжээл эмчилгээ болон зөв менежментийг явуулах шаардлагатай байх нэ. За насанд тохиолдох хам шинжүүд бол өөрөө бие биенийгээ үргэлж дэмжиж байдаг учраас тэжээлийн дутагдал доройтолд орохлоор мөн бусад хам шинжүүдийнхээ адил насны доройтлыг, саркопенийг, явгнаас унаж бэртэх эрсдлийг, хэвтрийн цооролтыг, сэтгцийн хямралыг, танин мэдгэн үйл ажиллагааны бууралтыг даамжруулдаг байх нэ. Насны тэжээлийн доройтол үүсэх шалтгаан нь нэгдүгээрт нийгмийн талаас бол настай хүмүүсийн чадамж алдагдаад ирэхлээр хоолой бие дааж хийх чадвар нь нэгдүгээрт алдагддаг. Хоёрдугаарт нь хоол хүнс худалдан авах санхүүгийн боломж бололцоо бол буурдаг байх нь. За хүнсний бүтээгдэхүүн худалдан авч чадахгүй байдалд ордог байх нь. За мөн асран хамгаалагч гэр бүлийн гишүүдийн хараад байдалд ордог. Тэгээд тухайн хүмүүсүүд нь зөрчилтэй байсны улмаас хүсэл сонирхолтой нийцсэн хоолыг хийж өгөхгүй байх нь нийгмийн талаас настанд тэжээлийн доройтол үүсэх шалтгаан болдог байх нэ. За сэтгцийн талаас мөн өөрчлөлт өгдөг. За сэтгцийн талаас бол санах хойно хямрал үүсэх, за сэтгэл готролд нэрвэгдэх, танин мэдхүйн чанар буурах, сэтгэл хямрах, ганцаардах зэрэг нь насанд хоол тэжээлийн доройтол үүсгэх үндсэн шалтгаан болдог. За физиологийн талаас настай хүмүүсүүдэд настааж гардаг шүдний эртэн тогтолцоо, шүдний аппаратын бууралд, нүүрний ясны булчингийн хатин гаршил, за залгих хөвлийн хямрал, за ходоодны хоосрох хугацаа уртсах, за гидсний гөрөлзөх хөдөлгөөн удаашрах зэрэг нь насанд тэжээлийн доройтол үүсэх шалтгаан болно. Энэ дундаасаа хамгийн их тэжээлийн доройтол үүсгэхэд нөлөөлдөг зүйл бол нойр булчирхаагаас ялгардаг гадаад шүүрлийн энзимийн дутмагшил бол насны тэжээлийн доройтол үүсэх физиологийн шалтгаан болдог байх нэ. За эмнэл зүйн талаас олон өвчин хавсарсан байх, за олон эмийн хэрэглээтэй байх, мөн залгих үйл хямраадаг, за тархины судасны болон тархи мэдрэлийн өвчтөй байх, за дээд доод мөчтийн үйл ажиллагааны саатал үеийн улмаас өөртөө үйлчлэх чадвар алдагдах, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг мөн архаг цочмог өнгөд үед ялангуяа хорт хавдар, уушгины архаг бүлрэлтэд өвчин, зүрхний дутагдал, бөөрийн архаг өвчин, өвдөлтийн хам шинж зэрэг өвчнүүдийн үед насны хоол тэжээлийн доройтол үүсдэг байх нэ. За настай хүн өдөр тутам хэрэглэж буй олон юмнууд маань хоол тэжээлийн дуршил, хоолны хэрэглээг өөрчилдөг гэж бид нэр уртны лекцээр бол үтсэн байгаа. За энэ дундаа хамгийн хэрэглээд байдаг бета блокаторууд, за диуреткүүд, за зарим төрлийн артерийн дарлал бууруулах юмнууд, за опиум бүлгийн сэтгц нөлөөт юмнууд, өвдөлт намдаах юмнууд, өвчин намдаах өрөслийн эсрэг дааврын бус юмнууд маань тэр чигээрээ хоолтын байдал бас нөлөөлж байдаг. За зарим төрлийн антибиотикууд, хавдрын юмнууд гэх мэт олон эмийн шалтгаантайгаар тэжээлийн доройтол бол үүсч байдаг. За тэжээлийн доройтлын үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Биеийн аажмаар буурна. За их амархан ядамхай, цуцамтгай болно. За
дотоод шүүрлийн болон булчирхаануудын дутагдлын хам шинжилрэн, хоол боловсруулах хэрэгтэй хатангарчлын шинжилрэн, за хоол боловсруулах шингээх үйл явц алдагдана, за эд эрхтний цусан хангамжийн дутагдалд орж гипоксийн шинж тэмдгүүд илэрнэ, дархтал, хомсдол болон витамин дутлын шинжүүд бол илэрдэг байна. Хоол тэжээлийн доройдлыг шалтгаанаар нь анхдагч ба хоёрдогч гэж ангилна. За анхдагч гэдэг нь бол шим тэжээлийн бодис хангалтгүй хэрэглэснээс үүдэж байгааг нь бол анхдагч. Бусад хэрэглээд байхад тэр маань шимэгдэх боловсрох үйл явц нь алдагдсанаас үүсэж байгааг нь бол хоёрдогч хоол тэжээлийн доройдол гэж үздэг. За энэ маань ихэвчлэн эмийн шалтгаантай байдаг байна. За хүндрэлээр нь хөнгөн, дунд, хүнд гэж ангилдаг байна. За та бүхэн хүснэгтэнд бол хүндрэлээр хэрхэн ангилах талаар хүснэгт болон нэмэлт материалаас дэлгэрүүлэн харах боломжтой юм аа. За тэжээлийн доройдлыг илрүүлэх фенотипийн шалгуур гэж байдаг. За энэ маань юу вэ гэхээр сүүлийн 6 сарын дотор биеийн жингийн 5% буюу 5% эсвэл 6 сараас дээш хугацаанд 10% алдсан бол энийг бол биеийн жин алдагдж байгаа маань тэжээлийн доройдол үүсч гэнэ гэж үздэг. За биеийн жингийн индексийг үнэлээд үзэхэд 70-аас доош наснд 18.5-аас бага. За 70-аас дээш наснд 20-оос бага ингэж үнэлэгдэх юм бол энэ бол тэжээлийн доройдлын шалгуурт ордог байх нь. За биеийн бүтцийн шинжилгээгээр булчингийн жингийн алдагдлаар нь үнэлдэг байх нь. За мөн хоногт хэрэглэх хоолныхоо 50-аас илүү хувийг 1-7 хоног эсвэл 2-7 хоног хэрэглэх бага идсэн байх юм бол энэ маань тэжээлийн доройдлын фенотипийн шалгуур болдог байх нь. За нөгөө талаасаа тухайн насны хавсарсан архах хууч эмгэгүүд маань сэдрэлийн байдалтай байх нь бол фенотипийн шалгуур болдог байх нэ. За настайгаж бие махбодод бол олон өөрчлөлтүүд гардаг. За энэ үүнд бол хамгийн эрчимтэй явагддаг өөрчлөлт бол саматопауз гэж нэрлэгддэг. 60 наснаас эхлээд биеийн жин аажин буурч, ялангуяа булчингийн жин буурч, өөхөн эдийн жин бол нэмэгдэж байдаг. Иймээс энэ маань хүнд яг эрчимтэйгээр яг тэгж жин хассан байвал тэжээлийн доройдолд орж ийн гэж бол яллахад бол бэрхшээлтэй байдлыг үүсдэг. Яагаад гэвэл тухайн хүний харагдах байдал бол жин хитрийн болгон бол өөрчлөгдөж байдаггүй. Тийм учраас яах вэ гэхээр бид нар хэвийн жинтэй тэр бүхэл биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсүүдэд хоол тэжээлийн доройдлын асуудал үүсэх эрсдэл өндөр байдаг бахан. Энэ маань өөхөн эдийн жин нэмэгдэж байгаас биш булчингийн жин буурж байгаатай холбоотой байдаг бах нэ. За уургийн хэрэглээ настай хүнд хангалтгүй байгаад байх нь булчингийн сулрал, саркопени, ясны сэргэжил, дархлаа сулрах эрсдлийг бий болгож байдаг бах нэ. За физиологийн үндсэн нормуудаас хамгийн өөрчлөгддөг зүйл юу вэ гэхээр настай хүмүүсүүдэд хоногт хэрэглэх уургийн хэмжээг илчилгийн хэмжээг бол 1 кг-ийн тутам 30 ккал байхаар бол тохируулах хэрэгтэй байх нь. За уургийн хэрэглээг бол килограммжин тутамд 1.2-оос 1.5 грамаар хэрэгэлдэг байх нь. Энэ маань за насанд хүрэгчдийнхээс харьцуулахад уургийн хэрэглээ бол өндөрсдөг гэсэн үг байна. Энэ маань настайгаж гардаг катаболик үйл ажиллагааны шалтгаантайгаар уургийн хэрэглээг бол өндөршүүлэхийг шаарддаг байх нь. Гэхдээ уургийг нэмэгдүүлэн хэрэглэхдээ тухайн хүний бөөрийн үйл ажиллагаа төдгөнсрэн шүүрлтийн хурдаас ихээхэн хамаарч идэг байна. Төдгөнсрэн шүүрлтийн хурд 30 миллилитр минутаас багасаагүй тохиолдолд бол тухайн хүнд 1.2-оос 1.5-аар хоногийн хэрэгжилж байгаа уургийг тооцоолон хэрэглэхэд болно. За үүнээс гадна бичил шим тэжээлийн дутагдлын шинж бол настай хүмүүсүүдэд маш их байдаг. Ийм учраас нотлогоонд тулгуурлан тухайн хүний эрүүл мэндийн байдлыг нотлогоон тулгуурлан гаргаж ирсэн үзүүлэлтээр үндэслэн хоол тэжээлийн нэмэгдэл хүнсний нэмэлт тэжээлүүдийг хэрэглэх нь зохимжтой байдаг юм аа. За энэ хүснэгт бөгөөд дагалдах материалд за настай хүний хоногийн бичил эрдэс бодис бичил тэжээлийн хэрэглээнүүдийг харуулсан байна.
За хоолыг бол настай хүмүүсүүдэд хоол боловсруулах замаар өгөхөөр дэмжих нь амаар хоол идэвхэх нь бол хамгийн зөв зохимжтой байдаг. Энэ маань ходоод гидсний үйл ажиллагааг химийн хангахаас гадна за бусад төрлийн процедур шаарддаггүйгээр илүү их зохимжтой байдаг байх нэ. За ер нь бол парентерал хооллуудыг бид нэр дотор нь юу гэж ангилдаг вэ гэхээр энтерал буюу гидсний хооллуудыг амны хөндийн хоол, тусгай холимог бүхий хоолны дэглэм, тусгай хойц бүхий хоол, гидсний хоол, гуурсны хоол гэх мэтээр бол ангилж болно. Гэх настайгаж гарч байгаа олон архаг өвчнүүд жишээлбэл одоо залгуурын болон залгих үеийн хоол боловсруулах дээд замын эмгэгтэй байгаа хүмүүсүүдэд шин тэжээлийн дороотлын шинж илэрх юм бол бид нар ходоодонд шууд гуурс тавьж ходоодын гуурсаар хоолдог байх нэ. За хоног тутамд хэрэглэж байгаа хоолн дээрээ ерөнхийдөө бол илчлэгийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд одоо илчлэгийн хэмжээг нэмэгдүүлэх уургийг бол түлхүүх хэрэглэхийг бол зөвлөдөг байх нь. За олон улсад болоод одоо манай Монголд ч гэсэн орж ирж байгаа энэ хоолн холцууд бол хэвтрийн настай хүмүүс, доройдолтой хүмүүсүүдэд хэрэглэхэд бас илүү их зохимжтой байдаг байх нэ. Настай хүний залгих хөл хямардаг учраас хоолыг хагас шингэн зутан маягаар бэлдэж өгөх нь одоо илүү зохимжтой байдаг. За залгих хөлийн хямралтай хүмүүсүүдэд зориулж уух шингэнийг одоо желатинаар одоо хатууруулж өгөх нь бол бас зохимжтой байдаг байх нэ. За гуурсаар хооллож олно. Ямар тохиолдолд гуурсаар хооллох гэхээр 3 ба түүнээс дээш хоног амар хооллох боломжгүй бол 7 хоногоос дээш хугацаанд авах ёстой илчилгээх талаас илүү хувийг авч чадахгүй байгаа тохиолдолд бид нар хамар ходоодонд гуурс тавиад гуурсаар хооллолыг бол нөхөж өгөх нь тухайн хүний хоол тэжээлийн доройтолд орохоос сэргийлэхээс гадна эмнэлзэн эерэг үр дүн гаргахад ихээхэн нөлөөтэй байдаг байх нэ. За хоол боловсруулах дээд замын гэмтэлтэй иргэшгүй өөрчлөлттэй хүмүүсүүдэд бол гастростомийн гуурс бол тавьж өгдөг. Ингээд тавьж өгснөөр яадаг вэ гэхээр тухайн тэр гуурсаар хоосноор настан тэжээлийн доройтолд орохгүйгээр амьдралын идэвхтэйгээр одоо амьдрах боломжийг бас бүрдүүлж өгдөг юм аа. За үнэхээр хоол боловсруулах замаар хоол хэрэглэх боломжгүй байгаа тохиолдолд за мэс заслын дараах байдалтай байгаа тохиолдолд тэгээд байгаа тохиолдолд бол хоолны хэрэглээг дэмжихийн тулд судсаар бол хооллож өгдөг байхад за энэ судасны хоол маань юу вэ гэхээр 3 хоногийн дотроос эхлүүлээд 7 хоног бол парентерал хооллох боломжтой байдаг. За парентерал хоолны бол уурэг, илчлэг, нүүрс ус өөх тос болон эрдэс бодисыг тооцоолсон ийм холимог хоолууд бол сүүлийн үед Монголд бол ихээхэн нэвтэрсэн байгаад байгаа. За настан хооллоход юуг анхаарах вэ гэхээр нэгдүгээрт тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэн хоолыг бэлдэж өгөх хэрэгтэй байх нь, хоёрдугаарт нь тухайн хүний одоо боломж чадварт нь нийцүүлэн хоолыг бэлдэн. Жишээлбэл шүдний аппаратанд таардаггүй зажлах үйл алдагдсан хүмүүсүүдэд бол цутан хэлбэрээр одоо нухаш хэлбэрээр бол бэлдэж өгөх нь. За тэгээ хоол идэх үед нь яаруулж сандруулахгүй тайван, найрсаг, тухтай орчин бүрдүүлж өгөх нь настай хүнд чухал байх нэ. За хэвийн жинтэй эрүүл чирэг хүн бол одоо тухайн тэр хидж байгаа хоолыг үргэлжлүүлэн хооллохыг зөвлөдөг бол за одоо эрүүл мэндийн байдланд ороодж байгаа архах хууч хэмжээтэй хүмүүсүүдэд бол хоол тэжээлийн дутагдалд орох эрсдлийг үргэлж санж илрүүлж насныг доройтол өвчнөд орохоос тэжээлийн доройтол улмаар насны доройтолд орохоос сэргийлэх хэрэгтэй байх нэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.